Надад хайр хэрэггүй. Надад Frank Ocean шинэ альбом хэрэгтэй байна. Тийм ээ. Би энэ удаагийн дугаар дээр гайхалтай Frank Ocean-ы хамгийн сүүлийн альбом Blonde-ыг онцолж байна. 2016 онд. Тэгтээ өөрөө. Зарич та. Ганц альбом дээр үйл гэж юу вэ? Смууцсан чи ирэх. Бүгдд нь 20 дахь өдрийн мэндийг хүргэе. Би тэд өмнөх хагасанд нэлээд ажилт байсан болохоор яг дугаараа гоё оруулах чадсангүй. Тэгээ хэцүү өчөж байна. Энэ үү? Энэ надад биш. Энэ Чимбат найз хэн их зэргийн баяр гэж өгсөн байна. Бүгдд нь баярын мэнд хүргэж байна. За, энэ удаагийн дугаар дээр гайхалтай Frank Ocean-ыг Blonde маш гайхалтай төгс гэж хэлж болохоор цомгийг онцолж байна. Миний хувьд энэ цомог хэр үнцэнтэй вэ гэвэл хэр чухал вэ гэвэл хүний нүдэнд өнгө хэр чухал байдаг те байдагтай адилханаар миний хувьд энэ альбом чухал. Тэгээ яг жанр дууралтын талаар ярихад R&B байгаа, pop, тэгснэ post avant-garde, тэгснэ psychedelic, тэр нь soul, нэлээд versatile, нэлээд оюун алхахай сайхан альбом байгаа. Тэгээд энэ альбомд Frank Ocean бүр заяа Beyoncé-г дуулуулсан. Тэгснэ Outcast-ийн Andre 3000-ыг дуулуулсан. Тэгснэ продюсер дээрээ Pharrell Williams-тэй хамтарч ажилласан. Гэхдээ Pharrell Williams бүгдийн продюсерлаагүй. Frank манай хүн ганцаараа энэ бүх дууга продюсерлсэн юм байлээ. Дугаас манай хүн чинь артист байхаас өмнө продюсер байсан шүү дээ. Үнэхээр агуу хүмүүс шүү. За тэгээд Time сэтгүүл заяа. Alter Time сэтгүүл энэ Blonde гэх цомгийг 16 оны хамгийн шилдэг цомог гэж онцлсан юм байлээ. Тэнгүүд Pitchfork гэдэг шүү дээ. Ямар төгчмийн Pitchfork нь 2010 оны бүр хамгийн шилдэг цомог гэж онцлсан юм байлээ Blonde-ыг. Тэнгүүтээ өөрч юу байлаа. Нилээ амар дээгүр үнэлсэн байлээ шүү дээ. Энэ Blonde чинь би бүр ерөөс тэгж бодоогүй. Сайхан судлаад амар гайхсан. Тийм угаас ийм амар чанартай цомогч өөр яах ч үлээ дээ. Тэгээ манай хүн ч гэсэн маш гоё хүний хувьд ярилцаад гайгүй гавлээ. Тэр ганц таарад. Тэгээ маш гоё хүн. Тэгээ тэдүүлээ. Одоо би энэ 3 дууга миний хамгийн дуртай 3 дуу гэж хэлж үнэхээр чадахгүй зав. Яагаад вэ гэхээр энэ альбом тэр чигтээ төгс альбом. Нэр эхнээсээ дуустал хүртлээ. Тэгээд дуунуудын дунд явж байгаа тэр сниппетүүд ч гэсэн ярьж байгаа юмнуудыг сниппет гэдэг тоххой одоо дуунуудын дунд үүдэг. Тэдэр нь ч гэсэн үнэхээр гоё. Цогцсон тийм гоё концепт агуулгатай альбом байгаа. Тэгээ энэ одоо миний сонгосон 3 дуу би яагаад сонгосон бэ гэвэл та нартаа одоо энэ альбомыг дуурал болгоны гэх юм уу те аль болох уян хатан байдлаар өөрөөр дууралтай дуунууд сонгож одоо та нарт сонсуулах гэж байгаа гэсэн үг. Хамт сонсгож байгаа гэсэн үг. Та нарт танилцуулах гэж байгаа гэсэн үг. Тийм. Одоо шууд хэвдүүлээ гол ажилдаа оръё. Хамгийн өөр дууралттай 3 дуунаас нь сонсцгоё. Яагаад тэгэхээр альбом тэр чигтээ төгс. Миний сонгож авсан хамгийн ихний дуу Nikes гэдэг дуу байгаа. Тэгээд ер нь ингээд дууралт нь нөгөө хоёроос нэлээ өөр. Тийм жоохон ийм. Тэгээд high pitched хоолойтой яагаад ч юм. Тийм. За. Nikes. Bitches want Nike.
tell them it ain't likely. Said she need a ring like Carmelo. You must be on that white like Othello. Зуны орой зөө яг хайртай үнтэйгээ уулын ингэрт гэдээшээ од хартсан хөвтөж явахдаа сонсч ийнэ гэдэг төсөөлөд үзтээ энийг. All you want is Nikes, but the real ones, just like you, just like me. I don't play, I don't make time, but if you need dick, I got you, and I am from the line. Go up for ASAP, R.I.P. Pimp C, R.I.P. Trayvon, that nigga look just like me. Fucking Bison, that my little cousin, he got a little tray. Your girl keep the scales, a little mermaid. We out by the pool, some little mermaids. Me and them gel, like twigs with the bangs. Now that's a real mermaid. You know you're Та нарыг клубд ороод хамгийн түрүүж хөдөлгөөн хөдөлгөөн чи юу вэ? Би ингэж хөдөлгөж шүү. Punk Madre, Punk Papa. You don't care for me, but he cares for me, and that's good. We don't talk much or nothing, but when we talk about something, we have good discussion. I met his friends last week. They like they're up to something that's good for us. We'll let you guys prophesy. We'll let you guys prophesy. We gon' see the future first. We'll let you guys prophesy. We gon' see the future first. Living so the last night feels like a past life. Speaking of the don't know what got into people, devil be possessing homies, demons try to body jump. Why you think I'm in this bitch wearing a fucking yarmulke? Acid on me like the rain. Weed crumbles in the glitter. Rain, glitter. We laid out on this wet floor. Away turf, no astro. Mesmerized how the strobes glow. Look at all the people feet dance. I know that your nigga came with you, but he ain't with you. We only human and it's humid in these Balmains. I mean my balls sticking to my jeans. We breathing pheromones, amber rose, sipping pink gold lemonades. Feel it? I may be younger, but I look after you. We're not in love, but I make love to you. When you're not here, I'll save some for you. I'm not him, but I mean something. Яг нэг Euphoria үүдэн штэ. Одоо залуу насны Euphoria ч гэх юм уу тий. Тэгээ nostalgic гэдгээс ингэж яхаа өөр гэтээ жоохон адилхан ч юм шиг. Тэгээ ингээд залуу наснда учирч үдсэн харилцаануудаас хамаарч дараа нь сандаг тийм ингээд мэдрэмжүүд өгдөө ш нэг ингээд үгээр илэрхийлшгүй. Тэгээ тийм үедэд маш гоё тохирох. Тэг сайхан доо. Тэгээ та хэд ингээд хөтөлцөө төвшээ. Зүгээр ингээд дугуйтай заяа. Найзлуутайгаа ингээд дугуйтай ямар ч машингүй ингээд замаар ингээд нарж аргаж яхад ингээд хоёулаа ингээд явж ингээд боддоо. Тэгээ хоёулаа энэ дүг сонсож байгаа заяа. Мэдгүй яаж сонсдог мэдгүй. Хоёулаа ингээд блютуутээр хуваагаа сонсдог ч юм уу. Тэгэл би үнэлгээ хараад инээгээл
Тэгэл ингээл наар ингээл улаарцсан. Ингээл жаргаал доошоо ороод амар дулаахан. Би уусаа тийм төсөөллөө. Тэр нь use your imagination залуусаа. I mean something to you. I mean something to you. You gotta roll me, he'll hear what we do. It's only awkward if you're fucking too. Маш сайхан доо. Тэгээ залуусаа надад хайр хэрэгтэй байсан байна. Би өмнө жоо худлаа ярьчих. Жохон хайр. Тэгээд Frank Ocean-ийн шинэ альбом хэрэгтэй байна. Би дараагийн дуугаар ямар дуу сонгосон бэ гэхээр Self Control. Тэгээ энэ дууг яг өвөл дуусаад хаварлуу яг ордсон шүү дээ. Яг одоо байгаа дулаан одоо байгаа цаг агаартай үед сонсоход амар гоё. Тийм. За 20 дахь дуу Self Control. Poolside convo about your summer last night. Ooh, yeah. About your summer last night. I give you no play. Could I make it shy last night? Could I make it shy on the last night? Could we make it in? Do we have time? I'll be the boyfriend in your wet dreams tonight. Noses on a rail, little virgin, where's the white? You cut your hair, but you used to live a blinded life. Wish I was there, wish we'd grown up on the same advice, and our time was right. Keep a place for me, for me. I'll sleep between y'all, it's nothing. It's nothing, it's nothing. Keep a place for me. Now and then you miss it, sounds make you cry. Some nights you dance with tears in your eyes. I came to visit, 'cause you see me like a UFO. That's like never. 'Cause I made you use your self-control, and you made me lose my self-control, my self-control. Keep a place for me. Хаварч үнэхээр сайхан шүү дээ. Хавар дурлах. Тэгэл дулаараа л бүх юм ногоороо л тэг сэтгэлч гисэн ингээл гэгэлцээл хаашаа ч юм бэ яарал. Амар үнэхээр гоё үлдэр шүү. Тэгээ Frank Ocean-тэй ялангуяа Blonde-тэй хавар бол үнэхээр гайхалтай. Зүгээр энэ дэлхий дээр биш байхгүй байгаа юм шиг шал өөр гараг дээр ч юм уу байгаа юм шиг санагддаг. Сансарт ч юм. Тэгэхээр үзэсгэлэнтэй. I sleep between y'all, it's nothing. Keep a place for me. It's nothing, it's nothing. It's nothing, it's nothing.
But we gotta leave, take down some summertime. Give up just a night. I know you got someone coming. You're spitting game. Oh, you got it. Oh, you gotta leave, take down some summertime. Give up just a night. Oh, you got someone coming. Spitting game. Oh, you got it. Yeah. Oh, you gotta leave, take down some summertime. Give up just a night. Oh, you got someone coming. Spitting game. Oh, you got it. Одоо дараа 7 хоногт бүр дулаах юм лээ. Тийм. Одоо 3 сарын 22-нд манай хамтлаг Q Plus-ээр тоглолттой. Хамгийн дулаах өдөр үлээ 13 градус байлоо. Та нар бүгдээрээ ирээрээ за Q Plus дээр 3 сарын 22-нд орой 8-аас эхэлнэ. Манай хамтлаг тоглоно. Тэгээд төвшөө ах хаан, Q-ийн төвшөө ах хаан. Тэгээд маш гоё тоглолт болно. Тэгээд өчигдөр постер цацсан. Тэгээд улам гоё юмнууд та нарыг хүлээж байгаа шүү. Тэгээд манай хамтлагийн IG-г сонирхоорой. Тэгээд маш гоё дулаах өдөр байлээ. Тэгээд за 3 дахь дуу энэ Blonde гэдэг альбом ингээд сүүл рүүгээ болох тусмаа илүү гонхтой болдог. Яа ингээд хүний мэдрэмжүүд ингээд хөвсөж байгаа юм шиг. Амар гоё. За манай 3 дахь дуу White Ferrari. Bad luck to talk on these rides. Mine on the road, your dilated eyes. Watch the clouds float, white Ferrari. Had a good time. 16, how was I supposed to know anything? I let you out at Central. I didn't care to stay the plane. Kept my mouth closed. We're both so familiar. White Ferrari. Stick by me, close by me. You will find. It's just a slow ride. Left when I forgot to speak. So I text the speech, lesser speeds, Texas speed, yes. Basic takes its toll on me eventually, yes. On me eventually, yes. I care for you still and I will forever. That was my part of the deal. Honest, we got so familiar. Spending each day of the year, white Ferrari. Good times. In this life, in this life. Too many years, sometimes too eyelids on a facelift. Mind over matter is magic. I do magic. If you think about it, you'll
Нэмэр болцсон хэвчээ. I'm sure we're taller in another dimension. You say we're small and not worth the mention. You're tired of moving, your body's aching. We could vacate, there's places to go. Clearly this isn't all that there is. Can't take what's been given, but we're so okay here, we're doing fine. Mama and naked, you dream of walls that hold us in prison. It's just a skull, at least that's what they call it, and we're free to roam. Үнэхээр айлтай. Яг энэ дуу би яг нэг бүтггүй харилцааныхаа дараа сонсч ирсэн. Тэгээд амар орчиж үлээ хамгийн анх. Тэрнээс шин White Ferrari гэдэг дуу. Яг ч амар үнцэнтэй болцсон. Ер нь бол энэ альбомны бус дуунуудаас илүү White Ferrari бол миний хувьд номер 1 байдаг. Тийм маш сайхан альбом, төгс альбом. Би хэлээ зөө. Би бол 10-аас 10-ыг өгнө. Энэ бол үнэхээр төгс альбом. Эхнээсээ дуустал бүх юм нь 10-аас 10. Нэг тийм сайхан залуу насны харилцаа, сайхан зүйлс, муухай зүйлс, өнгөрсөнд үлдсэн зүйлс. Тэгээ одоо ирээдүйд над дээр ирэх зүйлс одоо маргааш болно гэдгийг би мэддэг шиг над дээр ирэх сайхан зүйлсийн талаар бодож явах үедээ энэ альбомыг сонсох туртай. Та нар ч гэсэн яг сайн төсөөлт сонсоорой. Гоё төсөөлөл үүсгээд одоо нэг crush-тайгаа ч юм уу сайн охинтойгоо гээд Frank Ocean сонсоол алхна гэд бодолтой. Гадуур дулаахан цэцэг навч ургаал одоо бити залуусаа аргашаасуу одоо crush болсон дурах цаг чинь шүү. Одоо зөв цаг гэж хизээч байдгүй байхгүй. Одоо шууд 1-2 3-г л зориглох хэрэгтэй. Тэгээ одоо миний үсгийн сайхан альбомыг аваад тэр охиноо найр, тэр охинтойгоо боолц, сайхан өмсөлт, тэрвэрлэлт сайхан шүү дээ. Одоо хавар болж чинь ахиж шалтгаан гарахгүй шүү нөхөр мөн чи. Тэгээд маш сайхан альбом байлаа. Тэгээд та нар мөн ч гэсэн бүтнээрээ сонсч үзээрэй. Бүр эхнээс нь дууссан шүү. Хизээч уйтахааргүй маш сонирхолтой, маш үзэсгэлэнтэй альбом байгаа. Би бол 10-аас 10-ыг өгч байна. За, би энэ дугаарынхаа сүүлд юу хэлэх вэ гэхээр би өмнөх дугааруудад хэлсэн шүү дээ. Талархаж сураарай ер нь. Хайртай хүмүүстэй ч юм уу зүгээр юу ч байсан хамаагүй зүгээр талархах ёстой зүйлстэй талархаж сур гэж би хэлжсэн. Тэгээд би бол өнөөдөр харин талархлаа илэрхийлж сур гэж хэлмээр байна. Яагаад вэ гэхээр ингээдийн байлт би өндөр нэг бичлэг үзсэн. Яаж сөрөг бодлуудаас ангижрах вэ гэж. Тэнгүүд талархаж сурж ээж сөрөг бодлуудаас ангижирдаг гинэ. Тэнгүүд яаж одоо тэр талархлаа яаж ингэ бүр апгрейд хийж дээшлүүлэх вэ? Төвшнийг дээшлүүлэх вэ гэхээр талархлаа илэрхийлэхээр гэдэг гинэ. Хүн ер нь одоо ингээд талархал авахаар одоо баярлаа гэдэг үг ингээд ямар нэгэн хүнээс авахаар тэр нөгөө жаргалын гормон тийм бааж жаргалын гормон ингээд нэлээд ажилтдаг. Тэгээ тухных нь хойно байдаг урд тарих гэж ярьд юм л да. Энд нь тэр гормон нэлээд яадаг ч гэлээ. Ямар ч байсан хүнээс талархал сонсохоор хүнээс талархал авахаар тэр хүний сэтгэл санаа бүр үнэхээр 100 дахин ингээд сайжирдаг гэсэн. Тийм болохоор хэдүүлээ хайртай хүмүүсээ танихгүй хүмүүсийг ч байтугай юм талархах хэрэгтэй бүх зүйлстэй талархлаа илэрхийлж яг үл хэлжээ. Баярлаа андаа. Баярлаа ээжээ, баярлаа аваа. Баярлаа
энэ сайхан тэнгэр минь те баярлаа намайг өгтөж авсан энэ сайхан нар минь гэдэг ч юм уу. Яг амаараа хэлүүл илүү амьд болдог гэдгсэн. Тэг хэдүүлээ тэгээд хайртай хүмүүсээ гоё сэтгэл санааг нь өргөцгөөе те хайртай хүмүүсээ урамшуулж баярлаа гэж хэлцгээе. Мундаг байгааг нь хэлцгээе. Хайртай хүмүүсийнхээ эгог тэжээцгээе. Тэжээцгээе. Sorry. За энэ удаагийн дугаар дуслаа. Frank Ocean-ы гайхалтай блонд байлаа. Тэгээ гүнэдэ баярлаа. Чамбада баярлаа. Тэгээ төөгөө байлаа. Энэ удаагийн дугаар ингээд дуслаа. Өнгөдөж байгаа чамд баярлаа. Тэгээ бүгдд нь эр цэргийн баярын минь төргий. Тэгээ сэрэгт явсан яваагүй хэвээ сайхан баярлцаагаарай. Бүгд нь найртай шүү. Streaming.